За шарилжгүй дархан дэд хөтөлбөрийн хүрээнд хот дотор ургасан хог ургамлыг устгах ажлыг 3 үе шаттай зохион байгуулж байна. Эхний үе нь 6 дугаар сарын 15-ны өдрөөс 7-аас 10 хоногийн хугацаанд зориултын хор цэцэг болон хадуур ашиглан устгасан бол 2 дугаар үе шатын ажлын гүйцэтгэл 90% явагдаж байна. За аймгийн тогтчлт үйлчлэгээний газраас өөрсдийн хариуцдаг 200 га талбай хог ургамлыг төлөвлөгөөт хугацаанд устгах гэлээ. Үе шат нь хийгдэж байна. 2 дугаар үе шатыг 8 хүн хадууртаа ерөнхийдөө 200 га талбайн шарилжийг 85-аас 90% хадах үйл ажиллагаагаар хийж байна. Дархан хот тогтчлт үйлчлэгээний газар маань нийт эзэмшлийн 200 га талбайн хариуцдаг. Тэр талбайн шарилжийг устгаж байна. Бусад үлдэгдэл аж ахуйн нэгжүүдийн 50 м орчим газрыг аж ахуйн нэгжүүд сөөх багууд маань багийнхан хариуцдаг хэсгүүдийн шарилжийг устгах үйл ажиллагаа 2 дугаар үе шатны шарилжийг устгах ажиллагаа хийгдэж байгаа. Дарханчууд маань аж ахуйн нэгжүүд иргэд гадаа болон 50 м орчим шарилжийг мөн хамтраад баг сөөхүүд мөн хамтраа хийж байна. Иргэд маань бол мөн хашааныхаа ойр орчим болон хариуцдаг талбайн шарилжийг мөн устгаж шарилжгүй дархан хөтөлбөрийг хэрэгжүүлээрэй. За хог ургамлыг устгах 3 дугаар үе шатын ажил 8 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн явагдах юм а. Иймд иргэд аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн эзэмшлийн талбай ойр орчмын хог ургамлыг устгахыг уриалж байна.